Бургдын баярын эхний өдрийн арга хэмжээ үнэхээр гайхалтай сайхан болж өндөрлөө. Нүүдэлчдийн юус цаашил уламжлалт дахин давтагдшгүй өрмөц соёлыг сурталчлан таниулах залуу үедээ өвлгүүлэн үлдэх зорилготой энэхүү баяр маань хоригдогчлолтын зохион байгуулалт байгаа юм байна. Энэ удаагийн баярт Монголын Баян-Улгийн аймаг, Төв аймаг, Сэлэнг аймагаас бүргэдчид оролцож байгаа бол гадаадын Казахстан, Кыргызстан, Испани, Унгар, Орос зэрэг 5 улсын нийт 43 бүргэдчин оролцож өөрсдийн ур чадвараа үзүүлсэн. Энэ нь олон улсын хэмжээнд зохион байгуулагдж буй соёлын арга хэмжээ гэдгээрээ онцлогтой байсан. Өнөөдөр цагаагаар дулаахан нарлаг сайхан байсан нь баярын уур амьсгалыг улам гоё болгож өгч байлаа. За хамгийн сонирхолтой нь бүргэжид бүргэдээ өөрсдөө өрмөц дуу аваагаар дуудахад холоос хүчтэй нисэн жижиндээ бууж байгаа харах үнэхээр хөөртмөр бахархаар мэдрэмж төрүүлсэн. Хамгийн ахмад бүргэдчин нь бүргэд хааны хайзам байсан 70 настай. За энэ жилдээ ингээд 20 дахь жилдээ бүргэдийн баяр наадамд оролцож байгаа. За хамгийн залуу бүргэдчин нь 25 настай байсан. Бүргдээр анх их уламжлалт төвөөс энэ нүүдэлчдийн дунд эрдэнэс уламжлагдсан ирсэн бөгөөд зарим судалгаараа хэдэн мянган жилийн төвтэй гэж үздэг. Энэ уламжлалыг өнөөдөрч Баян-Улгийн аймгийн Казак ард түмэн хадгалан хөгжүүлж байна. Анчид ихэвчлэн бүргдийг багаас нь сургаж эзэнтэйгээ дотон харилцаатай болтлон дасган анх хийгээд бэлтгэдэг бөгөөд бүргдийг дуу аваа гарын төхөө болгон тусгай хэрэгслээр удирддаг. Бүргдийн нүдийг 50 байлгаж анх хийхээс өмнө анхаарлыг нь төвлөрүүлэхийн тулд томоога гэж нэрлэгддэг жижиг арсан малгайг толгойд нөмсүүлдэг. За анх хийгээд энэ малгайг нь авч бүргдийн ан руу нисгдэг уламжлалтай байгаа. Ингэж бүргдээр анх хийх нь зөвхөн аг агнуур биш харин нүүдэлчдийн соёл, ур чадвар, хүн ба байгаль хоёрын онцгой холбоог илэрхийлдэг өвөрмөц уламжлал юм аа. За мөн энд зассан стендүүд нь үнэхээр гоё байлаа. Үндэсний гар урлал, өнгө алгалсан хевс, гоёл чимэглэл, турсгалын зүйлийг харахад нүд баясмаар Казак үндэсний уламжлал хувцсууд ч маш гоё өрмөц хийдтэй харагдаж байсан. Эвэр эдлэлүүд, зөөлөн тоглоомод Казак үндэсний чимэглэлүүд, арьсан эдлэлүүд, тэмээ ямаа гэ 5 шуу малын зөөлөн тоглоомнууд нь гадаад дотоодын зөөлтийн сонирхлыг маш ихээр татаж маш хөөртөн харагдаж байсан. Казак үндэсний хээ угалж болон өнгө алгалсан цүнх, хевс, гоёл чимэглэлүүд нь тухайн үндэсний дахин давтагдшгүй соёлыг илэрхийлж байлаа. За уламжлалт бүснүүд нь болон ангийн арьсаар хийсэн хувцснууд нь эрсдэс уур амьсгал зөгцсөн бат бөх бөгөөд чанартай хийдтэй илт харагдаж байсан. Монголын өв соёл Казак ард түмний бүргдээр анх хийх уламжлалт үндэсний хувцас, гар урлал, уламжлалт, хоол хүнс гээд үзэх зүйл ихтэй, амтлах зүйл ихтэй олон улсын өнгө аястай сайхан баяр болж өндөрлөлөө.